Өнөөдөр бол дэлхийн банкны зөвлөхүүд 3 мэрэгчлэлтэн нэг нь татврын мэрэгчлэлтэн нэг нь болохоор яг эрүүл мэнд тогтолцоон дээр мэрэгсэн нэг мэрэгчлэлтэн гурав дахь нь яг шимт хичээл дээр мэрэгсэн мэрэгчлэлтэнгүүд хурж ирээд манай нэг хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдэд хийсэн судалгаа танилцуулга хийлээ. Харгалалт нь манай Монголд том асуудал дагуулж байна гэж ярьж байна. Хүүхдүүдэд ч насан турш хүмүүст ч тэр тусмаа эрэгтэй хүүхдүүдэд энэ их хурдтайгаар дэлхийн бусад улс орнуудад байхаас хамаагүй илүү хурдтайгаар өөрийнхөө төв бүс нутагт ч гэсэн их хурдтайгаар нэмэгдэж байна. Ерөөсөө Монгол улсын хувьд хоол шимт хичээл эрүүл бус хооллолт энэ зохилж байгаа гол өвчлөлийн ачаал гэж ярьдаг байхгүй burden of disease. Энэ ерөөсөө буруу хоолттой холбоотой байна гэдгийг сая бүр ингээд тест дараалтаа ярьж байна. 1993 оныхыг 2023 оны дататай харьцуулаад бид нэр ерөөсөө хоолноос олж байгаа өвчлөл маш өндөр хурдтайгаар нэмэгдэж байгаа. Энэ асуудал нь эрэгтэй эмэгтэй хот хөдөө хүүхэд томгүй яг энэ хэрэгдэдэг байгаа. Тэгэхээр энэ асуудлуудаар хэд хэдэн асуудлууд ярьж байгаа нь нэгдүгээрт мэдээж нөгөө чихэрлэг ундаанууд дээр тавигдах такс энэ хууль бол батлагдсан нэг сараас эхлээд хэрэгжээд эхлэхэд ямар бэлтгэл ажил авах уу гэдэг талаар хоёрдугаарт арх тамхины хэрэглээ тэрэн дээр тавьсан таксын талаар тэгээд ер нь жишээлбэл сургуулийн насны хүүхдүүд ч юм уу бага насны хүүхдүүдэд чихэрлэг эсвэл транстостой эрүүл бус хоолтыг бүр юм хар өнгөтэй ийм тусгай лейблинг хийгээд энийгээ сургуульд цэцэрлэгт ойртуулахгүй байх, төрийн худалдаа авалт хүрэхгүй байх, сурталчилгыг хориглох гэх мэтчлэн эдгээр арга аргачлалуудыг нэлээд олон комплементари байдлаар танилцуулга сайн явлаа.